Сайн бацгаана уу? Инхээ эрхэм нарын бяцхан үлгэр дуг укулеле дээр хэрхэн тоглохыг үзүүлье. За энэ доонд 4 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь C минор бүтэн хуруугаараа дардаг аккорд байна. За тэгээд дараах нь соль мажор, ми минор, тэгээд ля мажор. За энэ дөрвөн аккордоор тоглоно. За цохилтын хувьд доошо, 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 доошо энэ цохилтыг ашиглаж болно. Тоонд үзүүлэх юм бол 1 И 2 И 3 И 4 И. За тэгтээ нэг аккорд дээр нэг л доошоогоо цохиод өөрөөр хэлбэл саяны цохилтыг 4 хувааж тоглоно гэсэн үг аккорд дээрээ 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За эхний хэсгийг энэ цохилтоороо яваад үзье. Өглөөхөн түний цог явах ёстой хөгжин болоод айлгой минь чиний цог эсэх болсон түний даруулан дандаас түн бид хийж харсан дурлал хүүгийн сэтгэлийг болоочулах энэ цаг хугацаа. За дараагийн хэсгийг цохилтоо баг зэрэг өөрчлөөд явж үзье. Жохон хүнд цохилт юм шиг санагдаж магадгүй ч гэсэн яг хэмжээтэй давтаад гартаа оруулах юм бол гайгүй амархан цохилт байгаа. За доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ, доошо, 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 дээшээ. За тоонд үзүүлэх юм бол 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За энэ цохилтынхоо 1 болон 2-ын арын И 4 дээрх доошоо цохилтууд дээр илүү акценттэй зохиж өгнө. Өөрөөр хэлбэл 1 И 2 И 3 И 4 И. Ингэн гэсэн үг. Тэгжээж дууны маань өнгө төрхөнд илүү гоё тохирно. За энэ цохилтыг аккордууд дээр хийхдээ 2 аккорд дээр хувааж цохино. За үргэлжлүүлээд энэ дууны бадаг хэсэг буюу номны минь хуудсан дээргээд эхэлж байгаа энэ хэсгүүд дээр соль мажорын нөгөө 3 аккордоо тойруулаад тоглоно. За дараа нь болохоор Си минор, ми минор, ля мажор, тэгээ Си минороо барьж дуусгаад дахиад Си минор, ми минор, ля мажор, Си минор. Энэ тойргийг тойруулж хийнэ гэсэн үг. За энэ дээр цохилтоо хуваахдаа эхний аккордоо бариад 1 И 2 гэдгээ хийчээд 2-ын арын И дээрээс дараагийн аккорд руу шилжинэ. Гэж орж ийн гэсэн. 1 И 2 И 3 И 4 И. За тэгээд аккордоо солиолол ля мажор дахиад 1 И 2 гिचээд Си минорлогоо сольж бариад И гэдгээс орж ирнэ. 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За тоолохгүйгээр сонсоорой. За үргэлжлүүлээд бадаг хэсгийн цохилтоороо дуулж үзье. Номны минь хооцсон нэр бяцхан шороо тогтсон байлаа. Гарч хийгээсгөө тархад өгсөн нэр нойлох хайхан өрөөний болон сандал тавьж тоглоом. Эхнийх нь хооцсон үлгэр ингэж ихсэн байлаа. За тэгээд үргэлжлүүлээд үгэлдэг хэсэг орж ирж байгаа. Энэ дээр альч цохилтоо ашиглаад явж болно. Сүүлийн цохилтоо ашиглавал мэдээж илүү сонирхолтой сонсогдно. Намайг хэцсэн гоё нэгтэй хүлээсэн гитараа бариад микрофон явуулсан зураг түүнд дуртуугаар шоутай байхын тугаан гартарсан мөнгө бүрийн балуулгаа агуулгатаа түүнд үгийг хүсэн гэхдээ миний өгцөөс. За дээшээ гардаг хэсгүүд дээр яг начиг ингээд хоолой тань сайн хүрхгүй байгаа болвол 2 хагастан доошлуулад тоглож болно. Аккордуудын хувьд ч гэсэн бүтэн аккорд байхгүй амархан аккордуудтай болно. За эхнийх нь ля минор. Тэгээ эндээсээ хуруу нэмж тавиад фа мажор. Тэгээ дахиад нэг хуруу нэмж тавиад ре минор. Тэгээ соль мажор.
Тэгээ энэгээр тоглолчин гэсэн үг. Тэгээ энэ дөрвөн аккорд бол бүтэн аккорд нэгдүгээрт ороогүй. Хоёрдугаарт нөгөө хуруу маань аккорд хооронд шилжихэд олон үйлдэл хийхгүй ижил төстэй хурууны тавилууд их байгаа учраас магадгүй энэ хувилбар нь юу н хамгийн тохиромжтой байх гэж бодож байна. За тэгээ жишээ олгоод энэ аккордуудаар тоглоод үзье. Өглөөхөн түүний зөв явах ястай хөгжим болоод айлгуу минь чиний зөв эсэх болсон түүний наруулан дундас түн минь хийж харсан дурлан хөгийн сэтгэлийг болоод үлэгрийн цаг хугацаа намын минь хөөцөн бяцхан шараад өгсөн байлаа гарчгийн сөхөд харахад өгсөн нэрэн ойлан хагаан өрөөний болон сандал тавьж тоглоом ихнийхэн хөөцөн үлгэрийн гэж ихсэн байлаа намайг тэсэн гоё мэгтэй хөлн суугаа гитара бариад түүний гэрлөө явах зам зураад дуугаа бэлтэн шуугатай байлан байгаа матарсан мөнгөрийн баатамжгаа амгуудад түүнд үгийг хүсэн гэхдээ миний үг цэцэг сандал бүрх болов өнгө мотаадсан үзэг хэдүүлээ язгууртаас мэдээлсэн баяхангүй хүлэг мараа өнсөргээ дагуулсан дэгүү надад хүлэг байхгүй чалах зэрэг байлаа зээч нэрнэ галтундаа амиа өгөд хэлэн байлаа ус байвал галж чир чулуу байвал бүлжараа нас угтаж байхад хагуу сүгтгэн тохолж очих газар үлээ зэтүүлээд ирчихжээ орныхаа нуудаас харахад мянган цэрэг ирчихжээ гадаас нь харахад баяхангүй ордон дотор байлаа нууцар дахиад харахад дахин дээр нуусаж байлаа цэцгээ би архио гитара хөглөө дүндуулах За тэгээд өөрийнхөө хоолойн тохирсон аккордоо сонгоод тоглоорой. Та бүхэнд амжилт хүсье. Асууж тадруулах зүйл ахын сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартаваа. Баярлалаа. Баяртай.